сонсогчноор нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлал хүнсний аюулгүй байдлын албаны дарга пүрэвсрэг хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд өдөр өдрийн мэндийг хүргэе. За энийг ийм аяа эхэлсэн байгаа. Эхийн сүгээр хоолтыг дэмжих дэлхийн 7 хоног гэж. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн сан болон бусад олон улсын байгууллагуудыг хамтран хүүхдийг одоо эхийн сүгээр хооллохын ач холбогдлыг сурталчлах, олон нийтийн анхаарлыг хандуулах бодлого шийдвэр гаргагчдын анхаарлыг татах зорилгоор 1992 оноос хойш жил бүр тодорхой уран дөр зохион байгуулж байгаа ийм зүйл байгаа. 8 дугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд одоо нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ийм аян байна. За биднэрт бол маш богино хугацаа байгаа. Энэний араас нэг мэдээний булан орчоод дахиад нэг энэ ярилцлага үргэлжлүүлэх болохоор за эхлээд зүгээр энэ аяны гол зорилго ач холбогдол гэдээ асуугаад тэгээд хэлчих. За яг таны хэлсэн 1992 оноос хойш дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн сан гэдэг за манай Монгол Улсын хэмжээнд ч гэсэн ер нь дэлхийн хэмжээнд эхийн сүгээр хоолтыг дэмжих дэлхийн 7 хоногийг бас тэмдэглэж өнгөрүүлдэг болсон. За энэ жилийн ураа бол эхийн сүгээр хоолт нь амьдралын эрүүл эхлэл. За тэгээд үр дүндээ арга хэмжээг доктортой хэрэгжүүлээгээд ялангуяа одоо 2030 буюу одоо доктортой хөгжлийн зорилгын одоо зорилготой уялдуулах тэрний одоо гүйцэтгэлийг бас харьцангуй одоо нэмэгдүүлэх зорилгоор бид нар бас ураа нь гарч өгсөн. Тэгээд энэ хүрээндээ бас үндэсний одоо аян болгоод үндэсний хэмжээнд арга хэмжээнд оруулаад ингээд тэмдэглэж өнгөрүүлж байна гэсэн үг. За эхийн сүгээр хоолт амьдралын эрүүл эхлэл гэдэг зүйл одоо ингээд энэ нэг ураа явж байна тийм ээ. Одоо манай улс болон зөвхөн Монгол улс болон бусад дэлхийн улс орнуудтай харьцуулангууд хаа очиж нөгөө эхийн сүгээр яг нөгөө хүүхэд хоололдог улс мөн эсэх. Ягаад тэгэхээр гадны улс орнууд би гарангууд дандаа нөгөө хүүхдийн нэмэлт ижил. Одоо ч манай тийм байгаа л та. Гэтэ илүү нөгөө уламжлалт ахуугаараа ингээд аваад үзэх юм бол манайх бас арай нэг үзүүлэлт байдаг бол илүү дээгүүр байгаа болов гэж. За яг тийм одоо манай Монгол улс бол одоо Аз намхан талаа баруун эргийн бүстэй ордог. За энэ бүстэй бол манай улс бол харьцангуй өндөр үзүүлэлттэй орнуудад ордог. Гэхдээ одоо манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоолт хичээлийн одоо үндэсний 6 дугаар судалгаа 2023 онд тэгдсэн. Тэгэхээр энэ одоо 6 дахь судалгаа тэрний өмнө 1992 оноос хойш за 1999 оны дата мэдээлэл ингээд бүрэн авсан гэдэг ингээд үзэхээр ерөнхийдөө тэр үзүүлэлтээс хойш манай үндэсний түвшин бол доошлчихсан гэсэн үг. Гэхдээ 0-6 сартай буюу одоо эхийн сүгээр дагнан хоолтын хувь гэдэг маань бол тухайн үед 1999 онд бол одоо бараг 94% байсан үзүүлэлт байсан. Гэтэл одоогийн байдлаар 60 хүрэхгүй 59.6% ийм байна гэсэн үг. Тэгэхээр одоо үндэсний үзүүлэлт маань нэгсэндээ бас тодорхой хэмжээнд буураад байна гэдэг нь анхаарал хандуулах хэрэгтэй. Арга хэмжээнүүдээ бас доктортой хэрэгжүүлэх энэ үзүүлэлтээ бас үндэсний одоо олон улсын түвшиндээ өндөр хэмжээнд бас барьж өгөх тийм шаардлага хэрэгцээ бол бидэрт байна гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд харьцуулахад Монгол улсад ер нь эхийн сүгээр хооллолт багассан гэсэн үг үү тий? Тийм одоо яг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд одоо энэ 6 удаагийн судалгааны үр дүнгээр бол эхийн сүгээр хоолтын хувь маань тодорхой түвшиндээ буураад байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж ч гэсэн тухайн хүүхэд маань бол 0-2 нас хүртэл за эхний 6 сар бол дагнан хоолт. За 6 сар бол одоо нэмэгдэх хоолтой хослуулаад эхийн сүгээр 2 нас хүртэл хооллох хэрэгтэй гэдэг тэр зөвлөмжтэй тийм ээ. Тэгэхээр энэ хувь маань бол тодорхой хэмжээнд буурж байгаа учраас жил одоо 8 сарын 1-ний дэлхийн хэмжээний одоо 7 хоногтой хөл нийлүүлээд за дээрэс нь энэ үндэсний үзүүлэлттэй ч гэсэн бид нар мэдээж одоо байнга сануулж байх тий үндэсний эрүүл мэндийн салбарын одоо ажилтнууд ч гэсэн энэ талын мэдээлэлтэй байх хар дэргэд аав ээжүүд ч гэсэн бас энэ чиглэлийн мэдээллийг байнга авч иж энэ үзүүлэлт маань бол доктортой хэмжээнд барих шаардлагатай. Багасж байгаа энэ үзүүлэлт ер нь юутай холбоотой вэ? Ер нь хотчлт амьдралын хэм маяг ил нөлөөлж байгаа хүчин зүйлүүд бас байгаа бах тий. Байгаа тий. Одоо яг шалтгаан нь бол мэдээж одоо амьдралын хэм маяг гэхээс гадна бас ээжүүдийн маань тодорхой нөгөө нийгмээс ирж байгаа хүүхдээ одоо эхийн зүгээр хоолоод 2 нас хүртэл одоо харах шаардлагатай байдаг гэсэн бол одоо шууд ажилд орж ирэх юм тий. За эсвэл одоо ойр дотны хүмүүсийн нийгмийн дэмжлэг хангалтгүй үед бол бас энэ хувь буурж иж магадгүй гэж үзэж байгаа. Эхийн сүг за нэраад хүүхдэд бол хэрэгцээнд бүрэн нийцэн юм шим тижээлтэй за дархлааны одоо хамгаалах бодисыг агуулсан. За байгалийн одоо хамгийн төгс хүнс гэж тооцогддог тий хүүхдийн үед бол. Тэгэхээр төрсний дараа нөгөө нэг цагийн дотор амлуулна гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр манай улсад ер нь энэ амлуулах, ангир уурга амлуулах юм зүйлс ер нь ихэр байдаг вэ? За судалгаагаар бол одоо үндэсний хэмжээнд бол 87% гэж үздэг.
Эхийн одоо дөнгөж төрсний дараа 1 цагийн дотор амлуулалтын хувь. Тэгээ ангар уураг амлуулна гэдэг нь бол хүүхдийн эрүүл мэндэд одоо яг саяхан хэлсэн эхийн сүв бол дэлхийд дахин угаасаа супер хүнс буюу одоо супер фуд гэж хэлээд байна тийм. Гэхдээ яг одоо төгс хүнс буюу анхны одоо дархлааг авдаг. Ийм одоо хүнсний ангар уургаар авдаг. Тийм учраас бол зайлшгүй одоо эрүүл мэндийн байгууллагууд бол дандаа энэ чиглэлдээ бол илүү их анхаарал хандуулдаг гэсэн. Төрөх эмнэлэгт одоо тухайн ээж маань төрсний дараа бол одоо эм чимлэгийн ажилтнууд бүгд одоо ангар уураг амлалтан дээр бүгд тусалдаг энэ чиглэлийн одоо мэдлэг мэдээлэл бүрэн аваад явж байдаг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсний дагуу бол эхний 6 сар зөвхөн эхийн сүгээр хоолно гэсэн юм одоо зөвлөмж байдгаа. Тэгэхээр хүүхдийн одоо яг энэ 6 сар дотроо эхийн сүгээрээ дагнаж хоолж байгаа хүүхдийн хувь хэмжээ одоо ямар түвшинд байд юм бол? За эхийн сүгээр яг дагнан хоолтын хувь бол нэг 60 хүрэхгүй орчим хувьтай 59.6 хувьтай. Яг эхний 6 сарын дагнан хоолт маань бол одоо нөгөө бусад шингэн төрлийн зүйлсийг огт өгөхгүйгээр одоо дагнан хоолтын хувиа бид нэр ярьж байгаа гэсэн. Тэгэхээр 60 гэхээр бас нэг хангалттай бас биш юм байна тий. Нэмэлт одоо сүнүүд орж ирж байна гэсэн үг үү? Одоо тийм ер нь бол одоо өмнөх судалгаануудаа яг үндэсний судалгаануудаа бид нэр төвшин маань буурчаад байгаа гэж хэлээд байгаа. Гэхдээ одоо бидний 2030 хүртэл 2025 оноос хойш дэлхийн одоо яг зорилттой төвшин бол нэг 60% хүргэх гэдэг ингээд явж байдаг. Тэгэхээр дэлхийн зорилттой төвшөнтэй харьцуулах юм бол бас манайхан бол харьцангуй ингээд окей болж ийн гэж үзээд байдаг. Гэхдээ өмнө нь бол манай энэ хувь бол харьцангуй өндөр байсан шүү. Яг өмнө нь хэлсэнчлэн одоо уламжилт хоол одоо уламжилт гэрийн одоо Монгол ах уй соёлтой холбоотойгоор ч юм уу энэ хувь маш өндөр хэмжээнд байж байгаа. Одоо үндэсний хэмжээндээ буураад байгаа учраас бид нэр илүү анхаарал хандуулаад байгаа гэж. За сэдвээ үргэлжлүүлээ. Би одоо энэ сэдв дээр нэмэлт олон юм яриад асуугаад яах вэ? За эхийн сүг түрүүн бид нар ярьсан те хамгийн төгс хүн супер фуд гэж нэрлээд байна гэж ярьж байна. Тэгэхээр энд одоо шинжлэх ухааны үндэслэл нь юу юм бэ? Ямар орчин найрлагатай учраас үнийг дөнгөж төрсөн яриа хөхтөд ингээд хамгийн тохирсон төгс хүнс гэж нэрлээд байгаа юм бэ? За ер нь эхийн сүг бол дөнгөж анх одоо яриа хүүхэд маань төрсний дараа бол яг ангар уураг гэдэг зүйл байдаг тийм. За энд бол яг харахгүй нөгөө эхийн сүнд мэдээж шингэн бүтцтэй учраас ус бол тодорхой маш их хувийг үзлэн тийм. Бараг 60-70-80% хүртэл. За гэхдээ энд бол одоо юуны маань одоо яг яраа хүүхдэд маань яг анхны дархлааг бүрдүүлэхэд одоо маш чухал хэрэгтэй. Одоо нөгөө дархлааны одоо уургуудыг агуулж идэг учраас анхны дархлаа бүрдүүлэхэд маш чухал бүтцтэй гэсэн үг. За дээрэс нь амийн чухал уургуудыг агуулж идэг. Тэгэхээр энэ хүнс маань бол 0-6 сартай хүүхдүүд дээрэс нь ихийн идэж байгаа хоол хүнсний шимт бодисод бол мөн ихийн сүгээр дамжиж орж ирж байгаа. Тэгэхээр хамгийн одоо зөв зохистой ээж хүүхдийн харилцаанд бол одоо тэр харилцааны нандин холбоо үүсэх за түүгээр тогтсон одоо нөгөө одоо байгалийн зохилтолгоороо хүүхдэд хэрэгтэй тэр шимт бодисуудыг ихийн сүв бол байнга хангаж явж яадаг гэж үздэг. За тэгэхээр зөвхөн хүүхдэд одоо шимт хичээлтэй хоол байхаас гадна ээжэд бас давуу талтай юм зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр ээжийн эрүүл мэндэд ямар давуу талуудыг өгөхөр хоолсноор ер нь бий болгодог вэ? За хамгийн наад зах нь бол одоо эмэгтэй одоо мэдээж төрөх үед бол одоо жирэмслэлтийн процесс жин нэмэгддэг тийм ээ. За энэний дараах одоо жин буралтыг маш одоо физиологийн дагуу зөв явахад бол эхийн сүгээр хоолт бол дэмжиж өгдөг. За үүнийг дагсан бас халдварт бус өвчнүүдийн эрсдлийг бас бууруулж өгдөг. За тодорхойлж хэлэх юм бол одоо чихрийн шиж өвчнөө одоо чихрийн шиж өвчнөр өвжлөх магадлалыг бууруулж өгнө гэж үздэг. За дээрэс нь бол хавдар тодорхой нэг төрлийн хавдруудыг бас эрсдлийг нь бууруулж өгч яадаг. Өөрөлдвөл үнд өвчний хавдарч гэдэг юм эмэгтэйчүүдийн одоо өвчлөлтэй холбоотой хавдруудыг бас эхийн сүгээр хоолсноор бол одоо энэ эрсдлүүд нь буурж байна гэж. Тэгэхээр бас нэлийн давуу талуудтай учраас ер нь л хүүхэдтэй ч гэсэн ээжтэй ч гэсэн маш олон давуу талуудыг бий болгох нэ гэж ойлгож болох юм байна. За хөхөр хооллох нь нөө төрсний дараа ээжүүд сэтгэл готрол гэд ер нь нэлийн ярьдаг. За өмнө нь яг байсан ч гэсэн тэрийг илрүүлэх сэтгэл готролд орсон үгүйгээ бас тэ нөгөө онцлуулах гэх мэтчлэн асуултууд бол байсан баг. За сүүлийн үед бол нэлийн харьцангуй одоо яригддаг болсон зүйл бас сэтгэл готрол төрсний дараах сэтгэл готрол гэж байгаа. Тэгэхээр хөхөр хоолсноор ээж ер нь төрсний дараахын сэтгэл готрлыг бас бууруулахад нөлөөлдөг гэсэн судалгаанууд гарч ирсэн байх шиг байсан. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач.
За яг одоо эхийн сүгээр хооллоход бол одоо их хүүхдийн нандин холбоо гэж ярьжсэн тий. Тэгэхээр их хүүхдийн нандин холбоо гэдэг маань яаж үүсэж байгаа гэхээр яг ээж хүүхд хоёр одоо нөгөө хүүхд маань яг ээж рүүгээ ингээд их харсан. За тэгээд тийм тайван амгалан за ихийн одоо тэр хөхний толгой яг нөсөө төсөг хүүхдийн одоо аманд бүрэн орсон энэ тохиолдолд бол одоо ямар нэгэн дуу чимээ гарахгүйгээр ингээд яг зөв хөхөлд явж байгаа гэсэн үг. За тэр үед бол одоо ээж болоод хүүхдэд аль алинд нь окситоцин гэдэг одоо дааврын нөлөөгөөр сэтгэл санааны байдалд нь бол маш эерэг нөлөөлөл үзүүлж байдаг. Тийм болохоор одоо хүүхд талаасаач одоо тархины хөгжилд нь тэрнж буцаад эерэг тайван амгалан байх тусмал хүмүүс бол илүү тархины хөгжил одоо сайн явагдаж байна гэж үзсэн тийм ээ. Түүнтэй адилхан эмэгтэй хүнд ч гэсэн мөн ялгаагүй одоо окситоцин дааврын нөлөөгөөр тэр стресст орох. За магадгүй одоо нэг бусад одоо юм сэтгэл санааны байдал ч гэсэн хүүхдтэйгээ одоо нандин холбоотой байгаа үед бас энэ юу нь бол буурж идэг гэж үздэг. Тэгэхээр даавар ялгаруулаад окситоцин их байгаа учраас сэтгэл санаа гайгүй болох юм хандлагатай. Намайг төрсний дараа нөгөө яг дөнгөж төрсөн тэр нэг шүн бас нэлээ хүнд байдаг штэ тийм нөгөө хамлуулж чадаагүй зөв хамлуулж чадаагүй хөхн хагарах за тэгэл нөгөө ангир уург нь ороогүй гэх мэтчлэн асуудалтай за төр хэмнэлгийн нөгөө төрсний дараах тасаг бол ингээл нөгөө хүүхдүүд нь уйлал ингэ байж идэг тэр шинэхэн ээжүүдийн бас нэг гаргаад байдаг алдаа нөгөө хөхүүлэхгүй байгаа дахаар угаасаа нөгөө ангир уург нь орохгүй тэгэл нөгөө сувлагч нараа эмчнэрээ гуйгаал нөгөө нэмэлт хоолноосоо нөгөө нэмэлт зүнээсээ өгчөөч гэдэг. Тэгэхээр шинэхэн ээжүүдийн гаргадаг түгээмэл алдаагаар гэвэл та юу ярих вэ? За яг сая одоо ангир уург гэхэлэр яг эмнэлгийн байгууллагад эрүүл мэндийн байгууллагын бид нар юу зөвлөдөг вэ гэхэлэр хүүхдийг дөнгөж түрмөгцөн нэг цагийн дотор амлуулах хэрэгтэй. Тэр магадгүй одоо хөхнөөс одоо ямар нэгэн шингэн гарсан байна уу үгүй юугаас үл хамаарч тэр амлуулт явагдах хэрэгтэй тий. За хэрвээ магадгүй ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанд эсвэл магадгүй дутуу төрсөн нэраа ч юм уу ингээд ээжээсээ тусдаа байгаад өөр газарт байжгаад гэхдээ тодорхой тэр боломжийг бол эрүүл мэндийн байгууллагын аль болох одоо олохыг хичээдэг. Магадгүй тэр ангир уургийн саагаад ч болтгоо аваачаад эсвэл одоо 24 цаг дотор нь багтаагаад аль болох ингээд амлуулад өгчих ингээд хичээдэг. Тэгээд ер нь бол ээжүүд маань бол сая ярьсан нөгөө өөрт нь тэр ангир уург нь гарахгүй байгаа юм шиг магадгүй ингээд хөхний толгойгоо ингээд имэрч үзээд юу агаад үзээд юм гарахгүй байлаа гэхэд одоо өөр төрлийн шингэн өгөх гээд ус өгөх гээд эсвэл юутай чихэртэй ус өгнө гэл ингээл гих мэтлийн одоо эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг маань нэлээд одоо сандрах зүйлүүд байдаг тийм. Тэгэхээр аль болох эрүүл мэндийн байгууллага бол одоо дүрм журм стандарт заавраа барайл ер нь аль болох нэмэлт зүйл байхгүй. Ялангуяа тэр чихэртэй ус өдр бол байхгүй. Ээжийг бол хүүхдийг аль болох амлуулах тийм процесс л явагддаг. За сүү муутай байна гэж ээжүүд маань бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр яг нөгөө хүүлээд байх тусам сүү сайн ордгоо гэдгийг мэддэг. Сүүтэй цай уугаал тэгэл нөгөө цайны боо гэдгээ дүрж идэл байдаг штэ миний харж ирснаар бол гурил бүтээгдэхүүн идэхээр сүү сайн ордгоо гэдэг бас ийм буруу ойлголт яваад байдаг. Та энэ тал дээр бас ямар зөв мэдээллийг өгье гэж боддог вэ? Одоо яг одоо чихэрлэг одоо талах нарийн бов гэдэг маань бол нүүрс ус их агуулсан хүмүүс байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бас яг энэ нөгөө жиний эмгдэх төр процесс ээжүүд маань төрсний дараа жингээ хайж чадахгүй энэ төр гэдэг маань энэ ойлголтоос бас үүдэлтэй тий. Төрсний дараа хүүхдэд сүү оруулна гэж бодоод явдаг. Гэтэл сүүлийн үед бол юу гэж бид нэр ээжүүдэд зөвлөдөг вэ гэхээр ердөөсөн хамгийн гол нь сэтгэл санааны байдал маш чухал. Нойроо айлуулах авах. Ялангуяа эхний 1 сарын хугацаанд бол няраа маань маш их унтдаг. Тэгэд энэ үед бас ээж маань түүнийг дагаад бас маш сайн амарч авах хэрэгтэй. Хүүхдтэйгээ хамт тий. Яг үнэн өдөр нь одоо хамаагүй тий. Хүүхд маань унтчихлаа л ээж маань бас дагаад унтчихлах юм бол сэтгэл санааны байдал түүнийг даасан одоо хөхөнд сүү орох, стрессийн одоо түвшин бас тодорхой хэмжээнд буурч өснөрөө хөхөнд илүү сайн одоо сүү ордог. Дээрэс нь шингэнээ занах хөх хэрэгтэй. Тэр үед бол одоо бас ихийн одоо сүү бол ялгарах процессор бол ялгарч байна гэж үздэг. Би яг сая асуух гэсэн чинь миний асуултыг бараг хариуцлаа нөгөө хүүхэд төрсний дараа нөгөө эхчүүд нь унтдаггүй. Тэгээ нөгөө хүүхэд нөгөө шүн оройн цагаар уйлцээрээд ч юм уу. Нэг сартай байх үедээ бол аль болох унтаа байдалтай байдаг. Тийм няраа хүүхэд маань ер нь бол харьцангуй эрүүл няраа хүүхэд бол эхний 1 сарын хугацаанд маань няраа үеийг ярьдаг тийм. Энэ үедээ бол маш их унтдаг. Яа тэлэр ихийн одоо хөвлөд байхдаа л тэр хүүхэд маань ихэнх цагаал унтж өнгөрүүлжсэн. Тэгээ яг тэр зохилтгой угаараа дөнгөж гарсан ихний сартаа бол маш их унтдаг. За мэдээж тэгэл цаашлах тусмаа 2 сартаа, 3 сартаа, 4 сартаа ингээл процесс юу өсөж хөгжихийн хэрээр хүүхдүүдийн маань бас унтах хугацаа мэдээж тодорхой хэмжээгээр багасдаг. Өдөрт унталтын тоо ч гэсэн багасдаг.
Тэр үеж ерөөхдөө за одоо би бол сайн мэдгүй одоо ямар тактик юм уу эсвэл яаж одоо тэр гол нь тэр чинь 6 сар хүртэл ерөөхдөө бол өөрийнхөө сүгээр хоолох гэдэг шүү дээ. Тэнгүүтээ 1 сарын окей ингээд болчлоо. Тэгээ 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл тэрийг одоо яаж зохицуулах вэ? Нэг эцэг гэж нэг хүн байгаа. Аав гэж хүн байгаа. Гэхдээ ааваас нь сүү гарахгүй байхгүй юу? Тэгэхээр энийг яаж одоо юу гэдгийг зохицуулах уу? Тэгээд нөгөө өнөө бас амраамаар байна шүү дээ ихнэр гэдэг хүнээ. Тий. За тэг мэдээж яг хүүхд маань бол одоо унтж байгаа хугацаанд тэгээд хүүхдийг хүссэн цагт нас хөхүүлнэ гэж байгаа. Тэгэхээр шүн ч гэсэн бас магадгүй хүүхд маань одоо хөхөө өгөх гээд байх юм бол ээжүүд маань хөхүүлэх хэрэгтэй болно тий. Тэгээд энэ үед бол мэдээж яг өдрийнхөө тэр хүүхдэд дагаад унтж бас болно. Бүр одоо хүүхд нь уйланхаа ч юм уу ийм үед бол одоо гэр бүлийн дэмжлэг аауд ч гэсэн шүн босоод хураалах хүүхд ганцхан одоо ихийн сүгэ нэхэж уйлж байгаа биш бас тодорхой өөр хүсэл зорилгууд байгаа шүү дээ тийм ээ. Физиологийн одоо шаардлага одоо памперс нойтон эсвэл юу нэ живхэн норцсон ийм одоо нөхцөл байдалд бол мэдээж хүүхдүүд маань уйлдаг халуудсан ч байж болно тийм. Энэ бүхэн дээр бол нэгэнт хүүхдээ одоо хөхийг хөхүүлсэн бол дараагийн уйлд нь бол тодорхой хэмжээнд аавч гэдэг юм уу тий аргалах гэдэг юм уу энэ одоо гэр бүлийн бас тайван уур амьсгал аавын тусалцаа аавын одоо тэр дэмжлэг бас ээжийн сэтгэл зүйд маш чухал нөлөөтэй мэдээж ээжийн сэтгэл зүй хүүхдэд маш их нөлөөтэй тэгээ гэр бүлд ч гэсэн нөлөөтэй байдаг тэгэхээр хин бүгд л одоо тайван байж ажил тэр би биэндээ одоо харилцан дэмжлэгтэй байж ажил явна гэсэн үг. 2-3 цаг тутамд хүүхдийг одоо хөхүүлэх хэрэгтэй гэж ярьдаг те. За тэгээд нэг 30 минут хөхүүллээ гэхэд нөгөө хөлснийхаа дараа босоо байрлаар бас хихрүүлнэ гэл ахаал 30-40 минут явждаг шүү дээ те. Тэгэхээр тэр тал дээр ч гэсэн аауд ингээд шүн босч ирээд те. Энэ чинь бас маш том тус аахгүй те. Тэгээд 30 минут хөхүүлчихэд аавд нөгөө одоо хихрүүлэх юм юу л явцад дээд унтчих болно шүү дээ те. Гэх мэдчлээ аавын дэмжлэг гэр бүлийн дэмжлэг бол маш хэрэгтэй зүйл байдаг шүү гэдэг бас энэ шууд хэлмээр байна. Сайн сонсож авъя. Яг үн тий. Хүүлчээл мэдээж яг яах даав ингээд үгүй ядаж би тэврья гэж тэр юмхтэй тэврүүлэхгүй байж болно тий. Би тэврээд үгүй хүүхдээ авъя гэж хэлэх хүчрэн хүртэл одоо нэгсэн да нөгөө хүндээ бас үзүүлж байгаа халамж дэмжлэгийн нэг хэлбэр. Тэгэхээр энэ үгийг сонсох хүртэл магадгүй эмхтэй хүнд илүү сэтгэл санааны байдалд нөлөөлж байгаа гэсэн. Байглаасаа ер нь сүү багтай, сүү ихтэй хүмүүс гэж ер нь байдгүй. За одоо ер нь бол ихийн сүү одоо ээжээс ялгарах тэр сүү бол одоо хүүхдэд яг л тохирсон хэмжээнд нь одоо ингээ ялгардаг хэрэг хүүхд маань харьцангуй бага хөхөөл давтамжтай олон хүүхдэж байж болно нэг удаадаа их хөхөөд ингээ харьцангуй тайван болчдөг хүүхдэж байж болно тэгээ энийхээ юунд одоо тодорхой хэмжээнд ингээ хөвүүлээд авах үед бол дасан зохицдог гэж үздэг тэгээ зайлшгүй одоо хүүхд нь хөхөөд усны дараа заавал ингээд саажуулдаг сүйтэй ч гэдэг юм уу энэ байдал нь бол одоо зайлшгүй одоо байх ёстой гэдэг тийм зүйл биш байх нь. Тэгэхээр одоо бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь бол сүйтэй сүүгүй гэж байхгүй. Ээж маань одоо хүүхдтэйгээ цатах хэмжээний тэр сүү бол өөрт нь байгаа. Тэрэнд нь аль болох гэр бүл одоо тэр орчин гаднах орчны нөлөөг л жоохон багасгаад өгөх хэрэгтэй. Тэгээ өөрөө ээж маань бас хөхүүлэх гэсэн одоо чин хүсэлтэй байх хэрэгтэй. За тийм магадгүй тэр амлуулт гэдэг ингээ ярьсан тэр зүйлээс одоо буруу амлуултын процесс явагдахад бол ээжийн хөхний толгой өдр хаагаардаг тийм. За тэр зовёор өдрөөсөө болоод ч гэсэн заримдаа тэр одоо хийн сүгээр хооллох тэр процесс маань эрт зогсож бас болох гээд байдаг. Аюултай тийм. Өөрөөр хэлбэл одоо өвчин тэр зовёрлтаасаа болоод ээж маань хөхүүлэх давтамжаа бууруулах тусам хийн сүгэнд одоо сүү орох процесс маань бас багасаад ингээ буураад явчихна. Тэгэхээр зөв амлуулах одоо ээжид бас тэр дэмжлэгийг ч гэсэн яг төрх эмнэлгээс гарсны дараа бол өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд бол бас манад бол тусалдаг шүү дээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч бас ээжид гэрийн эргэлтээр очих үедээ тэр зөвлөгөөг өгөх хэрэгтэй. Ээж маань магадгүй сайн мэдэхгүй байгаа. Манай хүүхд ингэж хөхөөд байгаа. Ер нь бол хөхөх тэр чимээ гарч ийна гэдэг маань аль бол буруу өмхөлт, буруу одоо хөхөлт явагдаад байна гэсэн үг. Ямар нэгэн чимээ гараагүй байх. Гол байх юм бол зөв амлуулаа зөв өгч гинэ л гэж ойлгох юм тийм ээ. Яг үнэн. Тэр нөсөө тэсэг бүрэн одоо нөгөө амруунаар ах хэвээр. Та сэтгэл санааны байдал ээжид бас нэлээд одоо нөлөөлдөг гэдэг дээр бас дэлгэрэнгүй ярих гэж бодож байна л та. Манай нөгөө гэр бүлийнхэн хамт байдаг хүмүүс маань өөртөө юм бодохгүй хэрнээсээ ингээд нэг ээжид нэг эмзэглэхээр юмнууд хэлчихдэг штэ тий. За чи сүү багтаан байх шүү ч гэдэг юм уу тий. Нэг бага хүлээд байх шүү ч гэдэг юм уу. Нөгөө өөртөө анзаарахгүйгээр хэлсэн үгнүүд айгүйх нөлөөлөд байдаг тий. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэр бүлийнхэн нь?
Яг оноо сая одоо нөгөө зүгээр жижигхэн одоо үгэнд ч гэсэн одоо хүмүүс эмэгтэй хүн бол яг юм сэтгэл санааны эмзэг байгаа үедээ бол одоо бас цочирч болно те эсвэл одоо дөнгөж анх ээж болж байгаа хүмүүс бол магадгүй ахмад настай хүмүүс гэр бүлд нь байгаа одоо ээж нь ч гэдэг юм уу эсвэл одоо нөхрийнх нь ээж нь ч гэдэг юм уу ийм хүмүүсийн бас үгийг сонсох үедээ тодорхой хэмжээний бас тийм өөрт нь таагүй үгийг сонсч болно те. Тэгэхээр энэ зүйл дээр аль болох тухайн эмэгтэйгийн нөхцөл байдлыг одоо ойлгож зөвлөгөө мэдээлэл өгч явах хэрэгтэй гэсэн. Тухайн ээж маань одоо магадгүй тэр хүний хэмжээнд одоо асарч хүүхдэд чадахгүй байгаа юм шиг байлаа ч гэсэн миний одоо сайн асарж гинаа л гэдэг тэр үгийг хэлжээж тэр ээж маань илүү сайн хичээх тэр чанарт урам зориг нь орж ирж байна. Тэгэхээр тэр тал дээр бол гэр бүлийнхэн аль болох харилцаа хандлагын тэр үгийн сонголт зэрэг дээр бол анхаарах хэрэгтэй. За эхийн сүү за сүүлийн үед нөгөө гарч байгаа нэмэлт тижэл буюу нэмэлт сүүнүүд бол одоо эхийн сүүтэй бараг 95-6% ойролцоо энэ гэдэг нөгөө өөрийнхөө шошгон дээр бичсэн байдаг л да. Тэгэхээр эхийн сүү болон энэ нэмэлт сүү хоёрын ялгаа юу юм бэ? Мэдээж одоо эхийн сүү бол 100% одоо энэ шим тижэлийг хүч чаднаа. Тэгэхээр ер нь ялгаа нь юундаа байна вэ? Ялгаа одоо наад зах нь юу шүү дээ. Одоо эхийн сүү орлуулагч тэр бүтээгдэхүүн бол одоо лаазалсан цавтаж гэдэг юм. Тэгэхээр одоо удаан хугацаанд хадгалах тэр бодис. Одоо бодисыг нэмэлтээр хийж өгч байгаа гэсэн. Тэгэхээр тэр одоо байгалийн бүтц гэдэг зүйл бол байхгүй болж байна л гэсэн үг. Тэгэхээр дээрэс нь яг нэмэлт шим тэжээлийн одоо юу гэдгийг эрдэс амин дэмийг нөхөж өгсөн гэж яриад байдаг. Хийж өгсөн гэж ярьдаг. Гэхдээ тэр маань бол ээжийн эхийн сүг бол бас гүйцэхгүй. Ягаад тэгэхээр ээж маань бол ер нь бол эхийн одоо сүүгээрээ дамжуулаад бүх шим бодисуудыг бас хүүхдэд өгч яадаг. Тэгэхээр бусад өөр химийн одоо тэр бодисууд тэр лаазалсан одоо тэр нэмэлт сүүнд бол орж ирж байна. Тэгэхээр энэ бол ямар ч тийм одоо эхийн сүүг орлуулах тийм бүтээгдэхүүн бол биш. Тэгээ манай Монгол улс бол нялхас бага насны хүүхдийн одоо хоолтын тухай хуультай нялх бачар насны хүүхдийн тухай хоол тэрэн дээр бол ямар ч одоо эрүүл мэндийн байгууллага хязээж тийм одоо ихийн нялхсны сүүнд хичээлийг бол одоо сурталчлах эсвэл таниулах тийм ажилд бол оролцохгүй. Дээрээс нь эм чимлэгийн мэрэгчднүүд бол ялангуяа та одоо магадгүй ээж болсон хүмүүс бол мэдж байгаа ямар ч төрөх хэмлэг дээр хязээж тийм нялхсны сүү орлуулагч бүтээгдэхүүнийг зөвлөдөггүй. Тэ аль болох одоо ээжийг одоо хөхөөр хамлуулахад нь л зөв дэмжлэг мэдээллийг ингээд өгөө зөвлөд явдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний код гэж байдаг. Тэрийг бол тэр хуулиндаа яг ингээд хориглох зүйл залтаар нь оруулаад өчгсөн юм хуультай учраас нялхсны сүүнд хичээлийн юу бол одоо эрүүл мэндийн бүхий л одоо ажилтнууд бол тийм зөвлөгөө мэдээлэл өгөхгүй гэсэн. Эхийн сүүгээр хоолсон хүүхэд за нэмэлт хичээл нэмэлт сүүгээр хооллож өссөн хүүхдийн ялгаа одоо энэ хөгжил тал дээр харагддаггүй. Ер нь эхийн сүүгээр хоолсон хүүхэд илүү одоо нэг хөгжилтэй ч гэдэг юм уу те илүү өндөр байдаг ч гэдэг юм уу те энэ ялгаа ер нь харагддаггүй хүүхэд тэр нь. За яг тийм нарийн судалгаа одоо мэдгүй. Гэхдээ ер нь бол та одоо бид нар энгийн зүгээр бодоод үзэхэд ч гэсэн ээж хүүхд хоёулаа одоо яг нөгөө хөхөөлөх тэр нандин момент одоо хүчээр явж авах тийм. Тэгэхээр тэр одоо сэтгэл санааны маш нандин холбоо явагдаж байна гэсэн. Тэгэхээр тэр бол одоо сэтгэл зүйн болоод оюуны хөгжилд бол маш чухал үүрэгтэй. Тэгэхээр нөгөө EQ гэж ярьдаг те бид нэр сүүлийн үед одоо сэтгэл зүйн одоо чадамж гэдэг юм уу тийм. Аливаа зүйлийг гэсэн давах чадамж тэр бүхэн бол одоо ээж хүүхдийн тэр хайраар өссөн хүүхэд бол шал өөр одоо төвшөнд явагдах тийм л одоо үндслэлтэй. Хоол судлал хүнсний аюулгүй байдал болохоор энэ дээр бас нэг юм асууя л да. Сая бол дурдаад өнгөрлөө нөгөө нэмэлт тижээл нь болоод ирэнгүүт муутахгүй зориултаар нэг хими зүйл оруулсан гэхээр за энийг би бол сайн мэдгүй энэ нөгөө нэг юм гений өөрчлөлттэй ч юм уу янз бүрийн болоод орж ирэх боломжтой эсэх нэг. Хоёрч юу гэхээр одоо нөгөө гений өөрчлөлттэй хүнс гингүүтээ бид нар бүр айгүй тийм том хэмжээний юу гэдэг нэг юм химийн орцтой гэхээс илүүгээр нэг юм өөр үйлдвэрийн зүйлээс ингээд хоёр гарч ирж байгаа зүйл ч гэсэн нөгөө гений өөрчлөлттэй болоод ороод ирж штэ. Тэгэхээр нэг хэцүү юм нөгөө антибиотик төсвөртэй болчиход байдаг. Одоо нэг тим юм заавал суулгаж иж нөгөө тэр нэг дараачийн одоо бүтээгдэхүүн гараад идэг. Тэгэхээр энэ нөгөө саяны асуулттай ингээд холбоотой ингээд асуунгууд нөгөө нэг ихэн сүгээр биш яг нөгөө нэмэлт хичээлээр тэр хүүхэд өсөж бий болоод одоо хооллоод яванда яг тэр нөгөө гений өөрчлөлттэй хүнс гэдэгтэй адилхан нэг юм антибиотикт ингээд төсвөртэй нөгөө ерөөсөө үйлчлэгээ авдаг болчих магадлалтай юу?
За тийм хоорондын юу байхгүй. Одоо сая таны ярьсан бидний нэмэлт бодис нөөцлөгч ч юм уу эсвэл одоо хугацааг нь урсгах бодис гэдэг маань арай өөр. Өөрөөр хэлбэл бид нар одоо хүнсний бүтээгдэхүүн дээр одоо илүү их нөөцлөгч гэдэг юм уу өнгө оруулагч бодис эсвэл амт оруулагч бодиснуудын тухай бид нар ярьж байгаа. Ийм тохиолдолд тухайн хүнсийг илүү хадгалах хугацаа болоод өнгө үнэр амтыг нь сайжруулад явждаг. За энэ маань бол тодорхой хязгаар одоо стандартын дагуу хийдэг. Үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд бол ихэвчлэн нөөцлөгч бодисууд ингээд агуулад явна. За саяын одоо ярьсан одоо нөгөө гений өөрчлөлттэй хүнс одоо эсвэл гений өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэдэг маань арай өөр ойлголт. Энэ маань бол цаа гэхдээ бас та зарим зүйлээс нь ярьлаа. Өөрөөр хэлбэл тодорхой нэг одоо нэр төрлийн ургамалж гэдэг юм уу эсвэл одоо будаан дээр жишээлбэл одоо ургацыг сайжруулах гад эсвэл юуг нь сайжруулах гад ингээд генийн бүтцэнд нь өөрчлөлт оруулсан байгаа. Тэр нь буцаагаад хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй юм бэ гэдэг ийм зүйлүүд бас яригддаг. Энэ нь ихтэй яг шинжлэх ухаанаар бол яг одоо батлагдсан яг хүний ген шууд өөрчлөлт оруулах эсвэл хүний одоо юунд нь өөрчлөлт оруулаад байгаа биш. Тодорхой хэмжээнд гидсний одоо үрвслийг үүсгэж магадгүй гэдэг судалгаанууд бол байдаг. Зарим зүйлээрээ гений өөрчлөлттэй хүнс бол зарим нэг бүс нутагт бол тодорхой хэмжээнд хүнсний нөгөө аюулгүй байдал гэдэг нь бол хүртээмжийн асуудал ус оруулаад явчихдаг байхгүй. Тэгэхээр хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой нөхцөл байдал тесрэлттэй ургамлыг тариалах ч юм уу тийм хэрэгцээ байгаа үед бол зарим бүс нутагт бол гений өөрчлөлтөнд орсон одоо помидор эсвэл одоо юу гэдгийг одоо будаач гэдэг юм уу тийм. За тэгээ манай хөрш орнууд ч гэсэн одоо гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний маш их одоо экспортлогч юм орнууд байна тийм. Хоёр дахь хөрш маань Европ өдрийн орнуудад бол гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гений өөрчлөлт гэдэг тэр зүйлийг бол бүр нөгөө хаяг шашхонд оруулаад өгсөн байна. Тийм тэмдэглэгээд. За манай улсад бол энэ тэмдэглэгийг бол арай хийдэггүй эсвэл одоо тийм юм байхгүй л байна л да. Нөгөө зайлшгүй шаардлагаар ээжүүд ажилдаа эрт орчдөг бас тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөлд ээжүүд одоо хөхөр хоолтой хэрхэн яаж зөв аргаар ингэж үргэлжлүүлэх вэ? За тэгээ дээрэс нь хөхөр хооллох энэ процесс одоо Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт бас юу н ялгаатай байдаг. Хотод байгаа ээжүүд те энэ амьдралынхаа энэ юунаас шалтгаалаад бас эрт хөхнөөс нь гаргах ч гэдэг юм тохиолдол бас илүү байдаг болов гэж бодоод байна. За яг өстой чухал асуулт. Яг тэгэхээр нөгөө эхийн сүгээр хоолтын хувь магадгүй буураад байгаагийн бас нэг шалтгааны харахгүй энэ нөгөө завгүй амьдрал эсвэл одоо нийгмийн хүчин зүйлс салин мөнгөний орлогын гэр бүлийн орлогын нөлөөдөл бас нэлээд байгаа. Тэгээс нь таамаглал бол бид нарт байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ажил олгогч талаасаа ч гэсэн за саяын одоо энэ жилийн ураач гэсэн одоо үр дүнтэй арга хэмжээг доктортой хэрэгжүүлэе гэдэг маань бүх төвшөндөө зөвхөн ганц салбар эрүүл мэндийн салбар биш эсвэл одоо нийгэм хамгаалал гэр бүлийн одоо яамны ч гэсэн тийм удаангаацхан харах асуудал биш. Энэ бол бүх аж ахуйн нэгж байгууллагууд бол эхийн сүгээр хооллох энэ үйл одоо ажиллагааг байнга дэмжиж оролцох хэрэгтэй. Тэгээд магадгүй ажлын шаардлагаар эсвэл гэр бүлийн шаардлагаар одоо эхийн чөлөөгөө дуусгаж чадаагүй ажлын байран дээр гарч байгаа эмэгтэйг хөхүүл эмэгтэйг бол цагийн уян хатан нөхцөлийг аль болох бодлогоор бас дэмжиж оруулж өгөх хэрэгтэй. Энэ маань мэдээж байгууллагын дотоод журам одоо дүрм журмаар зохицуулах бас боломжтой зүйл. Цайны цагийг уртасгах эсвэл одоо юу гэдгийг тий өглөө ирэх цагийг бас нааш нь жоохон одоо хошин татаад өгөх эсвэл ажиллаад харах цагийг жоохон урагшин татаад өгөх ч гэдэг юм уу. За эсвэл одоо юу гэдгийг ээж маань магадгүй хөхүүл ээж байгаад хүүхдээ хөхүүлэхтэр завсарлага олгож өгөх. Дээрэс нь одоо хөхний одоо сүг одоо саах тэр боломжийг орчин нөхцөлөд бас бүрдүүлж өгөөд маш одоо ээлтэй орчин л гэж үзнэ л дээ юм аа. Ганцхан заавал тэрийг бид нар одоо нэг тасалгаа өрөө гэж яриад байгаа биш. Тэр бол зүгээр жижиг гэхэн буланг одоо ганц хөшиг байгаа. Тэгээд нэг жижигхэн хөргөгч байрлуулад ганц тухтай бодон багтал. Энэ бол одоо ээжд маань маш одоо таатай орчин өгдөг. Яг тэгэхээр тэнд одоо ажлын байран дээр магадгүй нөхцөл байдал за сургуулийн орчин ч гэсэн бид нар их сургуулиудыг бас бодож үзэх хэрэгтэй. Яг тэгэхээр оюутнууд маань бас төгс курсүүдэрт ороод ингээд нөгөө ээж болох үед бол маш их одоо нөгөө хөхөн чинэрдэг, хичээл дээр хөхөн чинэрдэг гэж ярьдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас их сургуулиуд ч гэсэн бас бодлогод одоо юундаа бол тусгаж өгөх тийм орчин нөхцөлийг оюутан залуучуудаа бас бий болгож өгснөөрөө маш их ээлтэй дэмжлэг болно гэж үзэж байна. Нэг томоор одоо төсөөлөө те нэг том өрөө гаргаж өгөхөөс илүү нэг жижигхэн болон байхад л ер нь тэр тухайн хөхүүл ээжид бол маш том дэмжлэг таатай орчныг бий болгож өгөх нэ. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол иргэдийг одоо энэ эрүүл мэндийн тал дээр мэдлэгжүүлэх тийм ээ энэ нөлөөллийн аянуудыг маш хийдэг шүү дээ те. Тэгэхээр эхийн сүгээр хооллолтыг дэмжихийн тал дээр сүүлийн жилүүдэд ямар бодтой арга одоо
аянуудыг гэх юм уу те ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа вэ? За манайх бол одоо жил бүрийн эхийн сүүний 7 хоногийг одоо яг дэлхийн ураатай хөл нийлүүлээд бас нэг зүйлсний байгууллага, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам гэдэг ингээд хамтраад ажиллаж байна. Дээрээс нь бид нар жил болгон бас хүүхдийн сангийн дэмжлэгээр эрүүл мэндийн одоо нэгдсэн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдээр төрөх тасгууд байгаа тийм. Төрөх тасгийн эмчимлэгийн мэрэгчлэнүүдийг бас яг нөгөө эхийн сүгээр амжилттай одоо 10 алхмын сургагч огш гэж байдаг. Тэр сургагч огшноор бид нар ингээд аймаг болгонд бэлдэж өгдөг. За сургагч огш маань өөрөө цаашаага бас тухайн орон нутагт очиод ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эхийн сүгээр яаж амлуулдгийг, одоо эмчимлэгийн ажилтан ямар үүрэг оролцоотой оролцдгийг, ээж маань яг төрхийнхөө өмнө ямар мэдлэг авах хэрэгтэй, төрснийхөө дараа яаж одоо үг арцгахчдаг. Иймэрхүү зөвлөгөө мэдээллийг бол энэ сургалт мэдээлэлээр бид нэр одоо бүх одоо аймаг орон нутгуудад бэлдээд өгсөн төрөх эмнэлгүүд дээр бас одоо энэ талын одоо сургагч огч нар ажиллаж байгаа. Төрөх эмнэлгийн юмсаар бол нэлээд давтамжтай оролцдог. За баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлал хүнсний аюулгүй байдлын албандар хүрээсээ мэдээ болохоор оролцлоо танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Өнөөдрийн шууд нэвтрүүлэгтээ хамт байсан иргэн сонсогч та бүхэндээ баярлалаа. Спутник Монгол 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг энэ цаг үеийн сонсогч та бүхэнд хүрэлээ.